За бүгдэнд өглөө минь. Өглөө. Өнөөдөр та бүхэндээ 2009 онд нээлттэй хийсэн Notorious киноны бодит түүх буюу rapper Notorious B.I.G-ийн амьдралын түүхийг хүргэе гэж бодлоо. За let's go. Christopher George Later Wallace буюу The Notorious B.I.G нь 1972 оны 5 дугаар сарын 21-нд Нью-Йорк хотын Бруклинд өргөх төрсөн. Тэрээр ээж Violet Wallace болон аав Sylvan George Later Wallace нарын ганц хүүхэд байв. Түүний ээж нь Ямайк гаралтай багш харин аав нь гагнуурчин улс төрч байсан ч Christopher 2 настай байхад буюу 3 нас хүрэхээс 4 сарын өмнө аав нь тэдний амьдралаас холдсон. Үүнээс хойш Violet Wallace 2 ажил хийхин хажуугаар хүүгээ ганцаар өсгөж сургууль сайн сурахыг үргэлж шаардах болжээ. За тэгээ одооноос Wallace-ыг Biggie-гээ дуудаа авчээ. Biggie өсвөр нас хүртлээр ихэнх цагаа Нью-Йорк хотын Бруклинд өргөн ядуу бүсэд өнгөрөөсөн. Ээж нь түүнийг сурлах сайтай авьяастай хүү гэж хардаг байсан бөгөөд Biggie ч анхандаа сайн сурдаг байжээ. Тэрээр католик сургуулийн сурагч байсан ба хэл уран зохиолдоо сайн байсан нь ирээдүйн уран бүтээлчийн шүлэг бичих авьяасыг хөгжүүлэхэд нөлөөлсөн байх талтай. Өсвөр наснда Westinghouse ахлах сургуульд орсон ба тухайн үед Biggie 90 кг жинтэй үеийнхнээсээ хамаагүй том биетэй байсан Biggie эмэг хочтой болох төрөгжээ. Түүний амьдрал баг багаар өөрчлөгдөж түүнийг 12 настай байхад нэг найз нь мансууруулах байдлыг судалдаж авах зарах талаар танилцуулсан. Тэр үед түүний ээж өдөр бүр ажилладаг байсан тулд Biggie өөрийн жолоод цагаа гудамжинд өнгөрүүлж хууль бус үйл ажиллагаанд оролцох болжээ. Ээж нь түүний харт тамхи зардаг байсан тухай сүүлд мэдсэн бөгөөд хүүгээ сурлах сайтай авьяастай гэж боджээ. Гэвч Biggie-гийн өссөн орчин ядуу урал орон нутгийн нөхцөл байдал нь түүнийг харт тамхины найманд татагдах нэгэн шалтгаан болсон. Энэ үед тэрээр найзуудтайгаа рэп шүлэг бичиж гудамжинд фристайл рэп хийдэг байсан түүнийг хипхоп урсгал руу хөтлсөн юм. Рэп нь түүний хувьд зүгээр нэг сонирхол төдий зүйл байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам авьяас нь улам тодорч эхэлсэн. Өсвөр наснаас эхлэн Biggie хүмүүстэй рэп тулаан хийж хипхоп ертөнц рүү орж эхэлсэн бөгөөд удалгүй тэрээр хүмүүс анзаарагдах болжээ. Гэвч Biggie рэп хийхээс илүү харт тамхи зарах нь ашигтай байсан ба 16 настайдаа сургууль орхисон. Төд хөдөлгөөн 1980 онд түүний хууль бус зэвсгийн хэрэгээр Бруклинд баривчилж 5 жилийн тэнцэн харгалзах ялангажээ. Дараа жил нь тэр тэнцэн харгалзах хугацааг зөрчсөн хэрэгээр баривчлагдаж жилийн дараа Biggie кокаин аймагсан хэрэгээр Хойд Каролинад баривчилж тэрээр Батлан даалтад гарахаас өмнө 9 сар хоригдсан байна. За тэгээд 1991 онд Biggie шоронгоо сулгасны дараа 50 Grand гэдэг дижитэй хамтран Microphone Murder гэдэг анхны дугаар хийжээ. Тэр жилдээ Biggie олон танигдж эхэлсэн ба Sean Buffy Combs буюу Diddy түүнтэй холбогдож хамтран ажиллаж эхэлж 1992 оны 3 сард Diddy түүнийг Uptown Records дуржээ. 1993 онд Biggie өөр уран бүтээлчин дуун дээр дуулахаас илүү өөрийн соло дуугаа бичгийг хүсэж байсан ба түүнд Who's the Man in It киноны саундтрекийг хийх санал ирж. Biggie-гийн анхны соло дуу болох Party and Bullshit дуун The Last Poets гэх дуунаа санаа авсан ба хар арьс залуучуудын тэгш хэрхэн төлөөх тэмцэлд нухастай ханддагыг шүүмжлэхийн тулд яаштал бухимдал шагналыг ашигладаг. Biggie Heavy D and the Boys-ийн 1992 оны цомгийн нээлтэн дээр анх тайзан дээр гарсан ба тэр үед Tupac-тай анх танилцаж найзад болжээ. Lil-ээс нэгэн ярилцлаган дээр Biggie Tupac хоёрыг маш татан найзад байсан ба хэршлэн тоглолт зураг авалтгүй буюу чөлөөт цагтаа байхдаа хамт аялдаг байсан. Мөн Biggie Tupac-ийн гэрт байнга зочилдог байсан маш татны найзууд байсан бөгөөд Biggie-гийн хэв маягт Tupac-ийн нөлөөлөл нэлээд байдаг талаар дурсжээ. 1993 оны 7 дугаар сард Diddy-г Uptown Records-аас салсан ба түүнийг халагсны дараа удалгүй Diddy Bad Boys Records нэртэй өөрийн студийг эхлүүлж Biggie-г дагуулan явсан юм. Хэдийгээр Biggie харт тамхины наймагаа өргөжлүүлж байсан ч Diddy үүнийг олж мэдэн зогсоохыг шаардсан. Biggie нэг удаа өсвөр наснда харт тамхи зарж амьдралаа залуулдаг байх үед жирэмсэн эмэгтэйд нэг удаа харт тамхи зарж байсан тухайга дурдсан байдаг. Энэ үйл явдал түүний ухамсар том цохилт болсон бөгөөд тэрээр өөрийнхөө үйлдэлийг эргэцүүлж гэмссэн гэж хүлээмжшүүлсэн байдаг. Түүний амьдралын энэ хэсэг нь Нью-Йоркийн гудамжинд толгорч байсан хүндрэлүүд, ядуурл нийгмийн дарамтын бодит байдлыг харуулсан байдаг. Хожим Biggie рэп дэх өөрийн раймаараа энэ талаар илэрхийлж өөрийн үйлдэлээс суралцсан гэдгийг илтгэж байсан юм. 1993 оноос 1994 онд Biggie хэд хэдэн ремикс гаргасан ба 1994 онд Biggie Moby 2 Machine Gun Funk цомгийн анхны сингл дууг хурдан эмнэлтэд гаргахыг хүссэн ч Diddy гаргахтаа зөөлөн эмнэлтэд дууг илүүдүүлсэн. Удалгүй анхны цомог болох Ready to Die цомог гарсан ба түүний араас маш олон хит дуунуудыг араараас нь гаргажээ. Удалгүй Biggie Ready to Die цомгоороо Billboard-ийн топ 200 чартад 13-т орж эхний 7 хоногт 500,000% борлуулагдсан ба 4 удаагийн платинум шагнал авчээ. Баруун эргийн хипхоп Америк нэгдсэн улсын чартад дамгаалж байсан тэр үед энэ цомог хүмүүсийн анхаарлыг зүгээргийн хипхоп руу шилжүүлсэн. 1994 оны 11 сард Нью-Йорк хотын Quad Records студиогийн гадаа Tupac бичлэгээ хийхээр очсон ба гинэт үл мэрэгдэх этгээдүүд түүнийг дээрэмдэх орлого хийж 5 удаа бууджээ. Tupac энэ хэргийн дараа Biggie болон түүний продюсер Diddy нарыг өөрийг нь урдаа салах төлөвлөгөөтэй байсан гэж сэжгэлжээ. Biggie болон Diddy энэ хэрэгт ямар ч холбоогүй гэдгээ удаа дараа мэдгдсэн ч Tupac тэднийг ургаж хорлон сүдэх орлого хийсэн гэж бодож үүнээс хойш тэдний хооронд хурцдмал байдал үүсч эхэлсэн. Энэ явдал нь Tupac-ийг ихээхэн шархлуулж түүний эргэн тойронд хүмүүс дотны найзуудтай итгэх итгэлийг байхгүй болгосон юм. Biggie болон Tupac-ийн хувийн маргаан зүүн эрэг ба баруун эргийн хипхопын өрсөлдөөнийг улам хурцдагсан бөгөөд Biggie
Нью-Йорк хотын Bad Boy Records-ыг төлөөлж байсан бол Tupac нь Los Angeles-ийн Death Row Records-ийн гол нүүр царай болсон байв. Хоёр талын өрсөлдөөн зөвхөн хоёр уран бүтээлчийн хооронд биш, тэдний эргэн тойрны уран бүтээлчид болон продюсеруудын дунд ч өрнөж эхэлсэн. Зүүн эрг, баруун эргийн рэп дэх энэ өрсөлдөөн олон дуу, сонирхлын бүлгүүдийн хооронд үүссэн хуваадлыг бий болгож, хип-хоп ертөнцийн дотор зөрчилдөөн аюул занлын ур амьсгалыг бүрдүүлсэн юм. Энэ нь Tupac болон Biggie-гийн аль альных нь аюулгүй байдал занал хийлж, тэдний хооронд илүү том маргаан үүсгэсэн юм. 1996 оны 9-р сарын 7-нд Tupac Shakur Лас Вегаст болсон зодооны дараа буудуулж 6 хоногийн дараа нас барсан байдаг. Түүний өхөл нь асар их шууган тарьж олон хүн үүнийг Biggie болон түүний багтай холбон үзсэн. Гэвч Biggie энэ хэргийг өөртөө нь хамаагүй гэж олон удаа мэдэгдэж байв. 1997 оны 3-р сарын 8-нд Biggie өөрийн хоёр дахь цомог болох Life After Death-ийн сурчлагын ажлаар Лос Анжелес дахь Петерсоны автомашины музейд болсон Soul Train Awards-ын After Party-д очсон ба үдшилэг цагаасаа эрт дуусаж Biggie болон хамгаалтын алба түүний найзууд нь буцаар болов. 12 цаг 45 минутын орчимд Biggie-гийн сууж явсан машин Петерсоны автомашины музейгээс 46 метрийн зайд улаан гэрлэн тохины дэргэд зогсоход Харунгийн Chevy Impala машин хажууд нь зогсов. Impala-гийн жолооч үл мэдэгдэх Африк гаралтай Америкээр цэнхэр костюм өмсөж ирээхээ зангаа зүүсэн байсан бөгөөд цонхоо буулган 9 мм-ийн цэнхэр ган гар буу гаргаж ирээд Biggie-гийн машин руу олон удаа буутсан байна. 4 сум Biggie-г онож хамт яваа хүмүүс нь түүнийг ойролцоох хэмнэлгийн төв рүү аваадсан бөгөөд инженер яралтай цээжний галгыг хийсэн боловч түүнийг 1 цаг 15 минутанд нас барсан гэж мэдэгджээ. Түүнийг нас барснаас хойш 15 жилийн дараа задлан шинжилгээний хариу гарсан бөгөөд зөвхөн эцсийн буудлага нь үхэлд хүрсэн болохыг харуулсан. Сүүлийн буудлага нь түүний баруун ташааны дундуур орж бүдүүн гиз, элэг, зүрх, уушгийг нэвт зохиж зүүн мөрөнд нь зогссон гэж тогтоожээ. Biggie-гийн оршуулах ёслол 3 сарын 18-нд Манхэттен дахь оршуулгын сумд болсон. Оршуулах ёслолд маш олон албан нутгад оролцсон ба оршуулгын дараа түүний цогцыг чандарлаж үнсийг нь гэр бүлд нь өгчээ. Biggie-гийн үхэл нь Tupac Shakur-ийн үхэлтэй холбоотой гэж олон хүн үздэг. Tupac 1996 онд Лас Вегаст буудуулж нас барсан бөгөөд хоёр рэперийн хоорондох зөрчилдөөн зүүн эрг ба баруун эргийн рэп өрсөлдөөнтэй холбоотой гэж сэжиглэгдсэн байдаг. Түүний үхлийн хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй ба хэн буудсан тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь олон таамаглал сэжүүрийг үүсгэсэн. Үхлийн шалтгааныг олон удаа шалгаж байсан ч албан ёсоор хэн нэгнийг буруутгах чадаагүй юм. Christopher George Later Wallace буюу The Notorious B.I.G-ийн ердөө 24 наснда бусдын гарт харамсалтайгаар амнасаа алджээ. Хип-хоп урсгалын томоохон төлөөллүүдийн нэг түүнийг хоёр дахь цомог болох Life After Death түүний үхлийн дараахан гарсан бөгөөд энэ цомог нь асар амжилттай болж олон хит дуг төрүүлсэн. Түүний үлдээсэн өв нь өнөөдрийн хип-хоп хөгжимд чухал нөлөө үзүүлсээр байгаа бөгөөд тэрээр хип-хопын хаан гэж хүндлэгддэг. За тэгээд түүний хувийн амьдралын талаар багсаа ярив. Тэрээр Tasha Smith гэдэг эмэгтэйтэй анх харилцаатай байсан бөгөөд тэр хоёрын дундаас ууган охин Tiana Wallace 1993 оны 8-р сарын 8-нд төрсөн. Харин дараа нь Faith Evans-тэй гэрэлсэн ба тэр хоёрын дундаас түүний удаах хүү бол Christopher George Later Wallace Jr. 1996 оны 10-р сарын 29-нд төрсөн. Бид хоёр нэг өдөр төрсөн юм шүү дээ. Гэтэ түүний хувийн амьдрал харилцаанд зөрчилтэй байсан. Тэрээр хид хідэн эмэгтэйтэй холбоотой байсан ба хамгийн их анхаарал татсан рэпер Lil Kim-тэй үсгсэн харилцаа байжээ. Яагаад гэвэл Lil Kim нь Biggie-гийн багын найзуудын нэг бөгөөд Lil Kim-ийг дуучин болоход Biggie маш том нөлөө үзүүлсэн. Өөр нэг сонирхолтой факт хэлэхэд 2009 онд гарсан уг бүтээлийн хүүхд насныхын дүрийг Biggie-гийн төрсөн хүү болох Wallace Jr. өөрөө тоглосон юм билээ. За мөн энэ киноны гол дүр Баг Шакурын бас амьдралыг хараад 2017 онд нээлттэйсэн All Eyes on Me киноны Biggie-гийн дүрийг бас гаргасан жүжигч юм байлээ. Хоёр Biggie-гийн дүр яг адилхан нэг жүжигчин тоглосон юм. За тэгээ мөн бас Баг яг ингээд 1996 оны 9 сард буудуулж нас орсон тий. Тэгсэн чинь 6 сарын дараа бүрэн хамгийн сайн найз гэж яригддаг хидэгдэг байсан. Biggie нэг адилхан бусдын гад амиа алдсан. Хамгийн сонирхолтой ингээд нас орсон тий. Яг яаж өгсөн хүртэл айгүй адилхан байгаа байхгүй. Хоёулаа адилхан машин зам дээр буудуулж нас орсон тий. Яг улаан гэлэндээ зогсож явахт нь хоёулын ингээд хүн ирээд буудчихсан. Одоо хүртэл яг хэн авсан тодорхойгүй байдаг. Tupac-ийн үхлийн дараа Biggie бол ерөнхийдөө бол ихэнх цагаа гэр бүлтэйгээ өнгөрөхийг илүү дүүдсэн, илүү томоотсон гэх юм уу? Бас жоо айсан байж болох юм тий. Айсан байж бас болно. За тэгээ Бруклиний гудамжинд харт тамхи зардаг байсан залуугаас хип-хопын нэгэн томоохон төлөөлөл болсон маш залуутай алдар нэрийн оргилд хүрсэн боловч ердөө 24 хүн наснда өвд болсон Notorious B.I.G-ийн амьдралын түүх тань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Таалагдсан бол лайк, комент, subscribe дараарай. За тэгээ дараагийн дугаар бол баярлалаа.